Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор энэ сарын 20-21-ний өдрүүдэд Төв аймгийн 100 мод хотод Алтан хайч 2025 хонь нослогчдын улсын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Малчдын хөдөлмөр бүтээмжийг нэмэгдүүлэх шин техnoloги нэвтрүүлэх зорилгоор цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд Алтан хайч 2025 хонь нослогчдын улсын анх дугаар тэмцээнийг цахилгаан хайч болон гар хайчны төрлөөр зохион байгуулна. Тэмцээний хүрээнд сургалт хэлэлцүүлэг шагаан харва, хонь нослогчид дуулж байна, урлагийн арга хэмжээ, хоньны носон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ноолуурын бүтээгдэхүүний загварын үзүүлбэр, хоолны фестивал, үндэсний хувцас, хос морьтны тэмцээн, тэмээ нослох, ноос авж эсхий хийх зэрэг олон төрлийн сонирхолтой тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дашрам сонирхуулахад дэлхийд хонь нослох тэмцээнийг 1961 онд Шинэ Зеланд улсад зохион байгуулж байжээ. Харин 1977 онд Англи улсад дэлхийн аврах шалгаруулах анхны тэмцээн болж 2 жил тутам зохион байгуулагддаг болжээ. Монгол улс 2026 оны хонь нослох дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хэдийнэ албан ёсоор хүлээн авсан байна. Тиймээс Алтан хайч 2025 хонь нослогчдын улсын анх дугаар тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэжсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгох юм а.